Instagram дээр сонирхолтой газрууд харагдвал тэнэх гэдэг цувралтай хадгалаад дараа нь боломжтой сайхан цаг агаартай үеүүдээр явж үздэг. Энэ удаад би Узбекистаны нарны станцыг очиж үзсэн. За энэ нэг шувууны үүр гэдэг барилга шиг хоёр юм байгаа. Тэгээд Олимп зохион байгуулах төлөвлөгөөтэй гэжсэн энд ангийн үзэсгэлэнтэй ингээд цэцэрлэг түрээлэн харагдчихээн том хотхон бас байгуулагдж байгаа. Төрийн албаных нь ийшээ нүүн гэсэн сурагтай байсан. За энэ миний утсан нөгөө нарны станц байдаг газрын байгаль нь харагдчихээн. Жолооч болохоор энэ нарны станцыг дэлхийд хоёрхан байдаг гэж хэлсэн. За энэ болохоор нарны станцын хойдол нь тэр өндөр дээрээс нөгөө нэг өндрөөс үсэрдэг уустай үсрэлт гэж тийм хийлэгдэг. Гэхдээ энэ удаад бол байхгүй лээ. За нэг барилга руу нурсан чинь юм нарыг шилээр дүрсэлцээ овжуур маягийн чимэглэл байсан. Тэгээд Узбекистаны эрдэмтэн мэрийдийн зураг нь тэгээд хэлсэн үг нь байх шиг байлээ. Энд нэг эрдэмтэн мэрэгэн байна. Гараад ирсэн чинь ийм олон толгойд байсан. За тэгээд нэг хөтчтэй хамт ингээд хүмүүс тайлбарлуулаад явж байхад нь дагаад явсан. Тэгээ харин дараа нь энэ хүнд мөнгө өгөөд исэн. Би мэдээгүй сайхан нөгөө хэд чинь дагаал. Тэгээ энэ хүн биднэрт янз бүрийн туршилтууд хийж харуулсан. За энэ бол нөгөө өндөр хойноосоо харагдсан том барилга. Кирпич что? Ну, кирпич что это? Кварц? Кварц это стекло. Вот, пожалуйста, сперва как лава будет, потом черное стекло. Конечно, стекло же это. Это зависит от плавильщики. Как лава будет, потом черное стекло превращается. Вот. Руки поднимите, руки. Я, наверное, да, пойду. Ой, халуун харагч. Өөрийгөө ингээд нөгөө утсаараа ойрхоноос бичиж байгаа болохоор их том харагдахгүй байгаа. За ингээд миний гараа зогссон байсан толны өөдөөс харсан нэг жижигхэн толыг нар руу эргүүлээд тэр нэг тэр нөлөөтэй толгой ингээд тусгаж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд фокусыг харуулахаар амар хүчтэй халуун тэгээ мод төмөр тоосхыг шууд ингээд шатаах хэмжээний. Видно, а то дальше идите. Так, теперь железо. Плавающая температура 1500. Сюда идите, как лазер. Да. Смотрите, мне надо найти вот эту шкафок сперва. Я когда найду, скажу вам. Когда найду. Тогда уже ты уйдешь. Смотрите, вот нашел. Ага. О! Как раз Ой, запах. Ой, искры летят. Сколько времени? Да. Так, теперь кирпич. Ну, туда идите, дальше, оттуда видно будет. Ну, это... За тоосго ингээд шатчихин. Ер нь бол чулуу штэ. Чулуу чинь шатхаараа тэгээд шил шиг болчтой юм л. Вот сколько лава пошло, видите, вот капает уже. Вот, пожалуйста. Еще раз смотрите. Вот туда направлю. Вот. Так. Бидэрт ингээд хоёр төрлийн тоосго шатааж үзүүлсэн. Смотрите, я нашел вот эту шкафокс. Момент. Сейчас я найду вот эту шкафокс. Зоосыг ингээд тавьчих чаа. Тэгээ нэг фокусад харуулад хайлуулж байгаа. Тэгээд нүхтэй зоос болж илээ. Ой, прям все выгорело. Вот прям вот. Круто. Очень интересно. Как искусно. Да. Правда. Вот. Горячее, наверное. Конечно, горел. Сомневался. Так, мне надо сейчас вниз спускаться хоть это уже. За энэ хэсэгт болохоор толны гэрэл
ойлгох чанараар нь бас ингэ хийсэн. Таахгүй мод ингэ шатаж байгаа. Шууд нар руу харуулж тавьсан төлөвд. Энэ болохоор шорлог хийдэг хөрмөд. Энэ болохоор ингээд дээр нь даах тавьсан цай буцалгадаг. Тэгээ цаана харагдаж байгаа болохоор хүүт ус гүйлгээд бойлер шиг ингээд ажилладаг. Тэгээ ингээд нөгөө нэг том толтой барилга байгууламж руу ингээд ороод тэгээ орсон чинь лифт нь ажилтгүй. Ер нь бол ингээд тоосон чи 12 давхар ингээд өгссөн байлээ. Тэгээ энэ гадна байгаа шатаар дээшээ өгсөв. За өсөх үед нэг иймэрхүү за ингээ өссөн байгааг ингээ харуулж байна. Тэгээд түрүүний нэг хоёр бие биенийхээ үдэс харсан тойл байсан шүү дээ. Тэгээ тэрний тэр хүлээж авч байгаа юм биш юм байна. Нөлөөтэй тойл маягийн тойл нь энэ том тойл байгаа байхгүй. Тэгээ өөдөөс нь харсан тэр олон тойлнууд нарыг гэрлийг ойлгоо. Тэгээд халтын энергиэр нь одоо цахилгаан ч юм уу те ямар нэгэн өөр энергийн туургаад ашиглах тийм станц юм билээ. Гэтэ энэ станцыг томыг нь бол ажилуулж чадах хүн байхгүй байгаа мó эсвэл яг юу болохгүй байгаа юм ямар ч лээс ингэж бүх юмд байж ич ашиглахгүй байгаа гэж хэлсэн. Зөвлөлтөөс үзүүстэй бас гарсны дараа ерөнхийдөө энэ нь ажиллахаа болсон юм билээ. Тэгээ энэ олон толилнууд ингээд энэ зүг рүү харцсан байрлалцсан байгаа байхгүй. За тэнд нөгөө нэг хүлэмжтэй хэсэг байна. Тэндээс би орж ирсэн. За нөгөө нэг өгсөх үед ингээд зүгээр байсан хөлмөө буух үед харин өстө сонирн болцсон байсан. Яаж чад ингээд яг шилэн гүүрэн дээр явж байгаа юм шиг юу юм бэ л шүү дээ. Буух үедээ шатаа харж буухаас өөр арга байхгүй. Тэгэл ингээд доошо харахаар өндрөөс айдгүй тулдаал тэгээд явж байгаа. За энэ өдөр бол ховорхон тохиодог 20 хэдэн градустай өдөр байгаад аялахад өстой сайхан байлаа.